Сайн байцгаана уу? Монгол улсын ерхий сайд занаж тарна байна. За өнөөдөр Монгол улсын үндэсний статистикийн хороо 2025 оны нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэж дууслаа. Санхүү эдийн засгийн бүх үр дүн тоо баримтууд одоо нэгтгэгдэж эцсийн байдлаар гарч ийн гэсэн үг. Өмнө хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр буюу тооцоолоор гарч ирсэн бол одоо яс тоо жинхэнэ гүйцэтгэл бодит тоонд гарч байна. Ингээ над энэ эдийн засгийн бодит байдлын талаар хоёр сайн мэдээ байна. Нэгдүгээрт оны эцсийн гүйцэтгэлээр 6 орчим хувь өсөх болов гэж таамаглаж байсан бол яг бодит гүйцэтгэл үзэхэд эдийн засаг 6.8% өссөн байна. 6.8% өсөлтийн 2.9% нь буюу одоо бараг 40% нь хөдөө аж ахуйн өсөлтөөс эдийн засгийн өсөлт бий болсон байна. За уул уурхай дотор бол оюу толгой өсөлт 1.1% эзэлж байгаа. Энэ хоёр өсөлт бол эдийн засгийн гол өсөлтийн хөшүүрэг боллоо. Хоёр дахь хамгийн сайн мэдээ бол Монгол улсын эдийн засгийн бодит тоо бид гүйцэтгэл бүх салбарт өссөн байна. Хөдөө аж ахуйн салбарт өссөн байна. Аж үйлдвэрийн салбарт өссөн байна. Аялал жуулчлалын салбарт өссөн байна. Жишээлбэл аялал жуулчлалын салбарт өмнө эцсийн байдлаар аялал жуулчлалын орлого бол 700 сая долларт хүрлээ. Манай экспортын гол орлого боллоо. За жуулчдын тоо 847.7 мянгад хүрсэн. За манай хамгийн олон жуулчид Оросын холбооны улс, Хятад улс, Солонгос улсаас жуулчид ирсэн байна. За Япон, Казахстан, Америк, Герман, Турк улсын жуулчид бол дараагийн хувийн амжилт. Ингээд нийтдээ 847.2 мянган жуулчид ирсэн. Өнгөрсөн оныхоос 25% өндөр байна. Өнгөрсөн 727 мянган жуулчид иржсэн бол 847.2 мянган жуулчид ирж түүхэндээ дамжуулт хүрлээ. Энэний үр дүнд экспортын орлого 700 сая доллар хүрч өссөн байна. Энэ бол одоо нүдэн дүл үзэгдэх экспорт гэдэг аялал жуулчлалын салбар манай эдийн засгийн нэг чухал салбар болж өгч байгаагийн нэг том руу илэрэл бөгөөд энэ бол ард иргэдийн орлого амжиргаанд шууд нөлөөлдөг салбар. За нүүрсний экспортын бит хэмжээ 90 сая тонн хүрч хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Нодон 83.8 сая тонн нүүрс экспортлж байсан бол 90 сая тонн нүүрс экспорттолж за Монгол улсын нийт экспортын хэмжээ 5.4 тэрбум доллар оны эхний хагас байсан бол оны эцэст 15.7 тэрбум доллар болж бараг 3 дахин өслөө. Үүний 5.8 тэрбум доллар нь нүүрсний экспорт боллоо. Мөнгөний үнгээр бол 34% буурлаа нүүрсний экспорт. За зэсийн хөдрийн экспорт бол бодит хэмжээгээр 2.3 сая тонн болж ихэх өслөө. Энэ бол одоо 600 мянган тонноор өснө гэдэг бол одоо 27.8% өсөлт. За мөн экспортын дүнгээр 5.8 тэрбум доллар болж одоо бараг 2 дахин өслөө. За ингээ уул уурхайн салбар өсөхөөс гадна манай хөдөө аж ахуйн салбарын өсөлт тэр дотроо аж үйлдвэрийн салбар эрс өслөө. Үүний нэг бодит жишээ бол самсан ноолуурын экспортын бит хэмжээ 4000 тонн болж өссөн нэмэгдсэн явдал юм аа. Өмнөх оныхоос бол 4.7 дахин өслөө. 538% өссөн бэл. Самсан ноолуурын экспорт 332.5 сая долларт хүрч 3.8 дахин өслөө. Зөвхөн самсан ноолуур. Өмнө нийт ноолуурын экспорт 330 орчим сая доллар байдаг өссөн бол энэ жил самсан ноолуурын экспорт 3.8 дахин өсөж 335 сая долларын экспорт самсан ноолуур хэлээ. За дараагийн шатанда одоо ээрэд утас хийгээд авах болонд 20-оос дээш хувийн нэмэн үртгүүд шингэж Монголд ажлын байр бий болж экспортын орлого нэмэгдэнэ. Энэ бол нөгөө ухдаг, ахиж ургадаггүй шаардлагаас нурдаг цагаан алт гэсэн ноолуурын экспорт бол манай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал салбар. Эдийн засаг төрөлжиж эхэлж байна гэсэн үг. Экспорт өссөн бол импорт буурлаа. Энэ бол бас нэг талаас сайн үзүүлэлт төсвийн орлогын сөргөөр нөлөөлсөн боловч нийт дүнгээр валютын гадагш хурцлага багасж байгаа учраас валютын ханш тогтворжуулахад эерэг үр дүнтэй. Энэ дотор бас нэг сайн мэдээ бол энэ 1-р сард экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч 1.7 тэрбум доллар төрлөө. Ганцхан сарын дотор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 700 сая доллараар илүү экспорт хийж байгаа. Энэ жилийн экспорт эдийн засгийн төлөв байдал их сайн байгаа. Гараа сайтай жил болж байна гэсэн юм бодит тоо үзүүлэлт юм аа. За төлбөрийн тэнцэл 1 тэрбум долларын ашигтай гарлаа. Энэ бол манад илүү валют үлдэж гин гэсэн үг. Энэ бол валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол валютын ханш тогтвортой байх юм баталгаа юм. Валютын ханш тогтвортой бол юмны үнэсэхгүй. Инфляц тогтворжно. Инфляц тогтвортой бол макро эдийн засаг, иргэдийн бизнес, аж амьдралд иргэн нөлөөтэй. Валютын нөөц оны эцэст 7 тэрбум доллар болж өнгөрсөн онд бол одоо 5 тэрбум доллар байсан бол 7 тэрбум доллар болж 1.5 тэрбум доллар өслөө.
Энэ бол манай валютын нөөцийн одоо дээд өсөлт. Рекорд дээд хэмжээнд валютын нөөцөө хоримтлуулж чадлаа. Энэ бол зарцуулагч улсаас хоримтлуулагч улс руу шилжиж байгаа юм маш сайн тохио. За эдийн засгийн бодит салбарууд өсөж байна. Энэ бол сайн эхлэлүүдийг би онцлон тэмдэглэж байна. Энэ бол дандаа ажлын байр бий болгодог бодит эдийн засгийн салбарын өсөлт, аж үйлдвэрийн салбарын өсөлт юм. За энэ дотор барилгын салбарын өсөлт бодит өсөлт 16% төрлөө. Энэ хэмжээгээр барилгачдын маань ажил бүтээн байгуулалт 16% өссөн гэсэн үг. Барилгын салбарын бодит өсөлт нь мөнгөнд нөнгөө өсөлт нь бол илүү өрсөлт байж байгаа. Ийм учраас барилгын салбар илүү эрчимтэй хөгжиж байна. Барилгын материалын үйлдвэрлэл, барилга засварын ажил эрчимжиж байна гэсэн үг. За эдийн засгийн гол үзүүлэлт бол ачаа эргэлт байдаг. Ачаа эргэлт хийж яах гэдэг бол эдийн засаг эргэлдэж байна гэсэн үг. Ачаа тээвэр, ачаа эргэлт бүх төрлийн ачаа эргэлт 10% өсөж 144.5 сая тонн ачаа тээвэрлэлээ. Тээврийн салбарын бодит өсөлт 5% болж байна. Мэдээж энэ нүүрсний экспорт нэмэгдсэн, ачаа эргэлт, ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Ер нь тээврийн салбарт олон асуудал байгаа хэвчлэх ёстой юм байна. За эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг энэ хүснэгтээс харж болно. Гадаад валютын нөөц түүхэндээ хэмжээндээ өрч 7 тэрбум доллар төрлөө 25 оны дүнгээр инфляцийг докторжуулж байна. За ингээд төсвийн тэнцэл зээлийн хүү бодит үйл ажиллагаанууд юм байдалтай байна. За энэ жилийн эдийн засгийн гол онцлог бол бид эдийн засгаа төрөлжүүлж аж үйлдвэрийн салбар маань бодит өсөлт гаргасан явдал юм а. Аж үйлдвэрлэлийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2015 онд 4.8% өслөө. За уул уурхайн салбарт бол зис, төмөр, нүүрсний, за төмрийн өдрийн бит олборлолтын хэмжээ өссөн. За бас үнийн өсөлт бас болж нөлөөлдөг. За нийт үйлдвэрлэлийн хэмжээ боловсруулах үйлдвэр 7.2 их найдаас 8 их найд болж өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2025 онд 52.9 их найд болж өссөн нь бол өмнөх оныхоос 4.8% өссөн байна. Одоо нүүрс олборлтыг харъя. Хэдийгээр нүүрсний үн дэлхийн зах зээл дээр унж байгаа ч гэсэн 95.5 сая тоннд хүрч бодит үйлдвэрлэл нэмэгдлээ. Энэ хэмжээгээр нүүрсний бодит экспорт 90 сая тонн хүрсэн. Нэг сараас эхлээд ингээд өсөж явж байгаа. Өнгөрсөн оныхоос өндөр дээд хэмжээнд. За уул уурхай олборлолт 36.2%-аар зэсийн баяжмал 2.1 сая тонн зэсийг олборлож үйлдвэрлэл өслөө. Хүнсний үйлдвэрлэлийн салбар ч гэсэн их өсснийг дээр дурдсан. Энэ бол махны үйлдвэрлэл нэмэгдлээ. Махны экспорт 345 сая доллар төрсөн. Өнгөрсөн оныхоос 26% их байна. Махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. Монгол мах дэлхийн зах зээл дээр гарч байна. Үнд хүрч байна. Бас танигдж байна. Хөдөө аж ахуйн нийт экспорт 706 сая долларт хүрч өслөө. Хоньны маань мах, самсан ноолуур, арьс шир, боловсруулсан мах, адуу үхрийн мах, угаасан ноолуур, ноос экспортын хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт бодитуудыг авчирлаа. Эцэст дүгнээд ирэхэд Монгол улсын эдийн засагт макро эдийн засгийн байдал докторжиж байна. Эдийн засаг төрөлжиж байна. Мэдээж энэ хөрсөн дээрээ буж ард иргэдийн амьдралд бодит өгөөж өгөхөд тодорхой хугацаа шаардна. Гэхдээ Монголын эдийн засаг зөв зам руу орж өгч байна. Зөвхөн уул уурхай экспортоос нүүрсээс хамааралтай байсан бол бидний сэргээгддэг, нөхөн сэргээгддэг нөөц баялагуудын экспорт нэмэгдэж байна. Тухайлбал хөдөө аж ахуй экспорт, ноос ноолуурын экспорт, махны экспорт. Энд бол олон ажлын байр бий болдог, нэмэн үртгчин гэдэг доктортой эдийн засгийн өсөлт болдог. Аялал жуулчлалын салбар сэргэж байна. Жуулчдын тоо нэмэгдлээ. Энэ хэмжээгээр Монголоос худалдаа авах Монголын бараа бүтээгдэхүүний үл үзэгдэх экспорт бас нэмэгддэг. Ийм учраас Монголын эдийн засаг бас илүү төрөлжиж, эдийн засагт бодиттой ахиц өөрчлөлтүүд гарч байгаа нь 2025 оны үр дүн байл. Одоо эдийн засгийн өсөлтийн өргөөжийг ажил эрхлэлтээр ард иргэдэд илүү өгөөжтэй болох зорилт энэ жилийн хамгийн чухал зорилт болж байна. Элдв эрдэнэ тэмээх могоожилд эдийн засагт гарсан эрээвэр хураавар амжилтуудыг нэгтгэж тав хүндээ хүргэлээ. Энэ бол бодит эдийн засгийн тоо баримтууд, тоо худлаа элдгүү элдв эрдэнэ тэмээх могоожил маань эдийн засагт бас сорилт сургамж, бас бодит үр дүнг авчирсан нэгэн жил болж ард үлдэж байна. Энэ эдийн засгийн тоо баримтууд үнийг өгүүлж байна. Сүрээр дарагч хэмээх гал мор жилдээ элбэг хангалуун эдийн засаг өсч үржиж айл өрх болгоны өвдөр өгөөж хүртээмжтэй болтугай гэсэн өрөөлөөр өнөөдрийн танилцуулга өндөрлөё.